Сайн байцгаана уу? Ууган тавс байна. Өнөөдөр манай амьлаг дээрээ гол сайхны хаалгаанд орох гэж байна. Юу юуг хэлэх вэ гэхээр хацрынхаа өөхийг сороолуулна. Тэгээд таталт хийлгэнэ. Тэгээд давхраа. Ийм хаалгаа хийлгэх гээд өнөөдөр ирсэн байна. Миний бүр хамгийн санаа зовж байгааг болохоор яг л миний хацрын хэсэг. Энэ хэсэг чинь болохоор одоо бүр намайг арай л амар хөвшин харагдуулаа. Тэгээд нүрээ будаад ингээд амар гоё болж байгаа ч гэсэн энэ хэсэг нөгөө ингээд байнгын байж байгаа штэ. За одоо хаалгаанд орлоо. Хөөрхөн болоод утгагүй болзъя. Сайн байцгаана уу? Ууган тавс байна. Нанагоо сайхны эмнэлэгтээ залуужуулах хаалгаанд ороод 1 сар 20 хонсон байна. Юу хийлгсэн бэ гэхээр хамгийн эхлээд нүүрнийхээ өөхийг сороолуулсан. Тэгээд нүүрнийхээ арсыг татуулсан байгаа. Цэцэлтэй арс татах гоо сайхны мэдсэл хийлгсэн. Тэгээд дээд зохио татуулсан. Ийм 3 төрлийн үйлчилгээ хийлгүүлсэн. 3 жилийн өмнөөс миний яг нөгөө нүүрний одоо энэ хэсэг юу гэдэг юм дээ амар унжилт өгөөд тэгээд энийгээ янзлуулах юмсан гэсэн амар хүсэлтэй яжгаад хитрхи их нөгөө нэг том нүртэй байна. Тэгэхээр энэ өөхийн саруулуучууд илүү жижигхэн гоё харагдах юм байна гэд бодсон байсныгаа тэгээд өөхөө саруулуулад тэгээд таталт хийлгээр харьцангуй жижигхэн нүртэй харагдаг болд юм байлээ. Хаалгааны дараа одоо хулууны шүүсийг маш сайн гэж хүмүүр хэлж байсан. Хулууны шүүс маш сайн уусан. Ер нь хулууны шүл бас амар сайн уужсан. Тэгээд одоо нөгөө нэг эмгээс хаалгааны дараа ингэж хэрэглээрээ ингээрээгээ заавчлага өгсөн тэр бүгдийг маш сайн хийжсэн. Тийм болохоор миний яг гоо сайхны хаалгааны дараах эдгэрэлт харьцангуй хурдан байсан гэж бодож байгаа. Хурдан явагдсан хаван бол маш хурдан болсон. 1 сар 20 хонжахт одоо нэг ер нь мэд. Анх нөгөө нэг хийлгээд нэг хүмүүс яг чихний доотлороо ч юм уу давхраараа ч юм уу хараад хийлгэсэн юм уу гэд ингээд дэгсэн бол одоо л харьцангуй тийм юм байхгүй болсон мөрөгт. Ерөөсөө мэддэхгүй байгаа ер нь л. Хаалгааны өмнөх хонь би өөрөө төөл амар сэтгэл ханамжтай амьдарч байгаа. Ер нь угаасаа нөгөө анх хаалгаанд орох гэж гэсэн юу ди хүмүүс надад гоо сайхны хаалгаанд орооч гэдэг юм уу тийгээд ороогүй. Би өөртөө таалагдах гэж ганц болдог амьдрал өөртөө ингээд толин артаас л ханамжтай амьдрах гэж л орсон болохоор би өөрөө л толины өмнө хийгээд эргэлддэг ч юм уу. Тэгээ өөртөө л амар сэтгэл хангалуун. Найзуудаа тэгээд гэрээхэндээ бүгд нь хэлсэн байсан. Тэгээ өдөр бүр чухал хуцаар яриад ийм болж байгаа, тийм болж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр манайхан гэсэн өө өстэй гоё олчаа ам чинь тэгээ манай гэр орныхон ойртон бүгд амар гоё болсон байна л гэдэг. Гоо сайхны хаалгаа сонирхож байгаа, хийхийг хүсэж байгаа охтуудад зөвлөхтөл маш сайн эмнэлгээ судлах хэрэгтэй юм билээ. Тэгээ би чинь маш сайн баг 3 жил хэртээ судалсан шүү дээ. Айгүй олон гоо сайхны эмнэлэгтэй холбогдсон. Тэгэд тэгж эдний эмнэлгийг сонгосноо ч сэтгэл маш хангалуун байгаа. Би миний энэ хэсэг жоохон онцгойтэй гэж бодож байгаа бол яг хаалгаанд орохдоо амар сайн төлөвлөөд тэр бодож байгаа юмнуудаа нэгт ор хийлгэжүүл их зүгээр юм билээ. Цаг хугацааны хувьд ч гэсэн мөнгөний хувьд ч гэсэн ер нь бол яг энэ одоо давхраа хийлгэснээр IQ эрч хүчтэй илүү цоглог, илүү тийм гялалсан харагддаг болсон юм уу гэж бодоод байгаа. Тэгээ ер нь бол хаалгааныхаа хувьд 100% сэтгэл хангалуун байна. Үнэхээр оноо гэж болвол би 1000 оноо л өгөөрэй. Тэгээ бас Монгол охтууд нь амар хөөрхөн ашигтай. Монголд хөөрхөн зөвлөх охтуудаа маш их баярлалаа. За ингээд өнөөдөр би та бүхэндээ өөрийн яг мэдэрсэн хаалгааны өмнөх болон дараах үйл явцад одоо байгаа сэтгэл ханамжийг нуугүй яг өөр дээрээ болсон бүх юм ярихыг хичээлээ. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дараарай, шеэр хийгээрэй. Баярлалаа, баяртай.